Сайн байна үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Eagle телевизийн уурхайн гүн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Уурхайн гүн нэвтрүүлэг уудуурхайтай холбоотой бүхэл мэдээллийг бас сонирхолтой танин мэдхүйн зүйлийг үзэгчдэнд хүргэдэг байгаа. Энэ удаад бид Уудуурхай бол монголчуудаа бидний анхаарлын төвд байгаа номер 1 салбар юм. Ингээд уурхайн гүн нэвтрүүлгийн мэдээлэл. Анх ихтэй 100% гадаадууд байсан. Одоо 90% нь монголчууд болсон байна. Бид нар 7 жилийн өмнөөс энд юу ч мэдэхгүй л ирж байсан. Тэгээ одоо бид бүгдээрээ гадаадуудаас маш их юм сурсан, мэдсэн. Одоо бүгдийг хийж чаддаг болсон. To our knowledge, there's only one version that is happening in the Philippines, 1,500 meters. We are proud our guys achieving a record like this. За би яг одоо Скватер аймгийн Скватер сумын нутагт орших Төмөртэй овоо гэдэг газар ирчээд байна. Тэгэхээр энэ газар бол Цайрц минерал компани цайрын уулын байжуулах үйлдвэрийн одоо ил уурхай дээр ирсэн байгаа газар. За тэгэхээр бидний харж яг одоо уулын байжуулах үйлдвэрийн ил уурхай харагдаж байна. За тэгэхээр ил уурхайгаас мэдээж хөдрийн мэтэ олборлдог байгаа. Тэгэхээр яг одоо бидний харж байгаа энэ хүү хоёр улаан экскаватор ажиллаж байгаа энэ хэсэг буюу одоо энэ саарлт хэсэг бол цайрын өөрийнх нь хөдрийн бит байна. За цаагуур харагдаж байгаа энэ хар хүрэн одоо бидний мэдхээр уул хадрахыг энэ газар бол эсэлтсэн төмрийн хөдөр байх нь байна. За энэ наагуур харагдаж байгаа энэ шар бор хэсэг бол зүгээр өөрийнх нь хөрс байна. Мэдээж 1 кг хөдрийн битийг олборлохын тулд 10 кг хөрс болно. За тэр олборлсон хөдрийн битээ ахаад баяжуулна. Баяжуулсныгаа цэвэр металл болгоно. Энэ бол маш өндөр өртөг бүхий бас цаг хугацаа шаардсан процесс. За тэгвэл энэ их өртөг шингэсэн, энэ их одоо хүч хөдөлмөр зарсан энэ хөдрийн битийг яагаад олборлох гэдэг юм бэ? Чухам цайр гэж юу вэ? Тэгвэл энэ талаар одоо хамтдаа харцгаая. Латинаар цинк юм. Монголоор цайр бол металл юм. Оросын алдарт эрдэмтэн Менделеевийн нээсэн химийн үйлэг системийн 30 дахь элемент. Дэлхийд даяар Zn гэж тэмдэглэдэг. Цайрын хувийн жин 713 г см куб харьцангуй зөөлөн металл. Цайр байгаль дээр хүдэр байдалтайгаар олддог. Байгальд цайр дангаараа тохиолддоггүй хөхөртэй нэгдсэн байдлаар хөхөрт нэгдэл үүсгдэг ийм элемент. Хүн төрлөختөн удаан хугацааны туршид цайрыг цэврээр нь гаргаж авч чадахгүй байсан. 1746 онд Германы эрдэмтэн Марграф цайрын хүдрийн эсэлтсэн нутгийг нүүрстэй хольж агааргүй орчинд халаах замаар ангижруулан цэвэр цайр гаргах аргыг боловсруулжээ. Шинжлэх ухаанд баттай тэмдэглэгдсэн нь энэ болохоос үүнээс өмнө Төв Азад цэвэр цайрыг гаргаж авч байсныг илтгэх түүхийн олдврууд бий. Сая бид нар цайр гэж юу вэ гэдэг талаар мэдж авсан байна. За тэгвэл бидний энэ гаргаж авсан цайраа чухам яг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм болоо? Энэ тухай одоо хамтдаа харцгаая. Цайр нь зэвэрдэггүй, усанд тэсвэртэй, хөнгөн жинтэй учраас ус, шингэнтэй байн харьцдаг машин техник болон усан онгоцны үйлдвэрлэл, сантехникийн шугам, халаалт зэрэгт өргөн ашиглаж байна. Гар утас болон захилгаан, бензин хосолсон хөдөлгүүртэй машины батарей гэх мэт дахин цэнгэлдэг батарейг үйлдвэрлэхэд цайр чухал элемент нь болдог. Цайр никель, мөнгө цайрын төрлийн батарей орчин үед маш их эрэлттэй байна. Мөн барилгын дээвэр, ус зайлуулах сувг хоолой, резинэн дугуй, толь цайрдах, эмийн үйлдвэрлэлд ашигладаг байна. Эрт дээр үеэс цайрыг эмчилгээний зориулалтаар ашигласаар ирсэн. Цайр нь арсны өвчлийг удаашруулж, багасгах, ясны гэмтлийн дараах эдгэрэлтийг хурдасгах үйлчилгээтэй.
цайрын эсэл нь бактери устгах, өрөвслийн эсрэг үйлчилгээтэй тул яр шархыг ангааж арьсыг ням бактериас хамгаалдаг. Хүний бие организмд ч цайр чухал үүрэгтэй. Насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 2-4 мг цайр агуулдаг. Хүний биед байгаа ийм хэмжээний цайрын 90% нь яс, булчингийн системд чухал шаардлагатай байдаг гэв. Ер нь дэлхийд даяар жилдээ 14 сая тонн цэвэр цайр үйлдвэрлэж байгаагаас 52% нь металлыг цайртахад хэрэглэгддэг. Харин 17% нь гуйлан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, 16% нь цайр дээр суурилсан хайлшийн үйлдвэрлэлд ашиглагдаж байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хайлш нь гуйл буюу брас юм. Цайрыг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашигладагаас хамгийн гол хэрэглээ нь барилгад 49%, усан тээврт 23%, дэд бүтцийн салбарт 13%, ахуйн хэрэглээнд 8%, суур машины үйлдвэрлэлд 7% тус ашиглаж байна.